Энэ бичлэгээр би та бүхэнд эерэг болон сөрөг тоонуудыг нэмж хасах хэд хэдэн жишээ бодлого үзүүлэх ба илүү сайн ойлголт өгнө гэдэгтээ итгэлтэй байна. Миний та нарт өгөх зөвлөгөө бол бичлэгээ төр зогсоогоод эдгээр үйлдэлүүдийг өөрийнхөөрөө бодож үзээрэй. Дараа нь бид хэрхэн бодох талаар хамтдаа ярилцсан. Бодлоготой эхэлцгээе. Хэрвээ хасах нэг тэнцүү 7-оос хасах нь хоосон зай бол хоосон зайд хэд байх вэ? Эерэг сөрөг тоо эсвэл тэг байж болно. Хоосон зайд ямар тоо байх вэ? Хамтдаа бодъё. Тоон шулууна байрлуулъя. Тоон шулууна энд байрлуулъя. Одоо ямар тоо байх талаар ярилцъя. Тэгэхээр хариу хасах нэг гарах ёстой. Хасах нэг гарах хэрэгтэй ба 7-оос эхэлнэ. 7. Тэгэхээр 5, 6, 7. 7 энд байна. Үйлдэлийг 7-оос эхэлнэ. Бид яах хэрэгтэй вэ гэхээр 7-оос эхлэн хасах нэг болтол хасна. Тэгэхээр зүүн тишээ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 нэгж үсрэнэ. 8 нэгж үсрэнэ. 7-оос 8-ыг хасаад сөрөг нэг дээр ирлээ. Бид хэдийг хассан бэ? 8-ыг хасаад сөрөг нэг дээр ирсэн. Иймэрхүү сонирхолтой өөр нэг жишээ авч үзье. Хасах 10 дээр нэмэх нь хоосон зай тэнцүү хасах 5 гэсэн бодлого бодох гэж байгаагүй. Энэ тохиолдолд хоосон зайны оронд хэд байх вэ? Дахиад тоон шулууна энд байрлуулъя. Тоон шулууна энд байрлуулад харцгаая. Хасах 10-аас эхэлнэ. Энэ бол хасах 10. Тиймээс хасах 10-аас эхэлнэ. Үүнийг хасах 5 болтол нь ямар нэг зүйлийг нэмнэ. Хасах 5. Энд байна. Хэрвээ би үүнийг энд байгаа тоон шулуун дээр нэмбэл, хэрвээ эерэг тоог нэмбэл, эндээс бид баруун тийш шилжинэ гэдгийг харж байна. Хасах 10-аас эхэлнэ. Хасах 10-аас хасах 5 хүртэл нэмнэ. Тиймээс эерэг тоо нэмнэ гэсэн үг. Хэрвээ сөрөг тоог нэмбэл зүүн тийшээгээ шилжинэ. Хэдийг нэмэх хэрэгтэй вэ? Тооцъё. 1, 2, 3, 4, 5. 5-ыг нэмнэ. Эерэг 5-ыг нэмчихлээ. Тэгэхээр энэ хоосон зайд 5 байх юм байна. Хасах 10 дээр 5-ыг нэмбэл хасах 5-тай тэнцүү. Бид 5-аас бага хасах 5 дээр ирлээ. Өөр жишээ авч үзье. Зүйтэй. 4 тэнцүү хасах 2 дээр нэмэх нь хоосон зай гэж үзье. 4 тэнцүү хасах 2 дээр нэмэх нь хоосон зай. Үүнийг өмнөх 2 бодлого шиг бодож болно. Тоон шулууна энд байрлуулъя. Тоон шулууна байрлуулад харцгаая. Үүнийг бодох нэг арга бол нэмэх үйлслийн хариу нь 4-тэй тэнцүү. Хариу бол энд байгаа 4. Тиймээс энд 1, 2, 3, 4. Ингээд эерэг 4 дээр ирнэ. Энэ бол эерэг 4. Бид хасах 2-оос эхэлнэ. Өөрөөр сонгоё. Бид хасах 2-оос эхэлнэ. 4 бол хасах 2 дээр хасах 2 нь энд байна. Хасах 2 дээр нэмэх нь ямар нэг тоотой тэнцүү. Бид үүнийг баруун тийш нь шилжүүлэх ба үүнийг баруун тийш нь 1, 2, 3, 4, 5, 6-гаар шилжүүлнэ. Баруун тишээ 6-гаар шилжлээ. Тиймээс 6-аг нэмсэнтэй адилхан. Хасах 2 дээр нэмэх нь 6, тэнцүү 4. Бодолт бол гайхалтай байна. Үүнтэй төстөө дахиад хэд хэдэн жишээ авъя. 6 дээр нэмэх нь хоосон зай. 6 дээр нэмэх нь хоосон зай нь тэнцүү хасах 8. За энэ болгыг бодох гэж байгаа гэж үзье. Бичлэгээ төр зогсоогоод хоосон зайд хэд байх талаар өөрсдийнхоороо бодож үзээрэй. За тоон шулууна энд байрлуулъя. Энэ бол бодолтой их тоон шулуун. Үүнийг бодохдоо тоон шулуун дээр эерэг 6-аас эхэлнэ. Энэ бол 5, энэ бол 6. Би 6 дээр ямар нэгэн тоог нэмээд хасах 8 болгоно. Хасах 8 гарахад яах вэ гэхээр энэ бол хасах 5, хасах 6, хасах 7, хасах 8. Хасах 8 нь энд байна. Хасах 8 энд байна. 6-аас хасах 8 болохын тулд би яах хэрэгтэй вэ? 6-аас хасах 8. Тоон шулуун дээрээ зүүн тийшээ үсрэлт хийх хэрэгтэй. Зүүн тийшээ хэдэн нэгж үсрэх вэ? Тооцгоё. 1, 2,
3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 нэгж үсрэх юм байна. Зүүн тийшээ 14 нэгж үсрэнэ. 14-ыг хассан гэж хэлж болно. Бид үйлдэлийг хийхдээ хасах биш, нэмэх ёстой. 6 дээр ямар тог нэмбэл хасах 8-тай тэнцвэ. Тэгэхээр 6 дээр нэмэх нь хасах 14. Хэрвээ 6-аас хасах гэж хэлсэн бол бид 6-аас зүгээр л 14-ыг хасах байсан. Гэхдээ энэ бол 6 дээр нэмэх нь ямар нэгэн тоо тэнцвэ 14 гэж байна. Тиймээс хасах 14 болно.